Кино урлаг бол маш олон хүний хөдөлмөрийн үр дүнд бүтдэг бүтээл бөгөөд энэ их үйл явцад кино зураач маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм а. Кино зураач нь тухайн бүтээлийн дүрслэл, орчин, өнгө төрхийг бий болгох үүрэгтэй бөгөөд үзэгчдийн нүдээр харж сэтгэлээр мэдрэх ертөнцийг бүтээдэг уран бүтээлч юм а. Кино зураач нь кино зохиолыг унсны дараа тэрээр найруулагчтай хамтран тухайн үеийн бүтээлийн өнгө аяс, тэр үеийн онцлог, дөрүүдийн амьдрах орчин, соёлын ялгааг тодорхойлдог байна. Түүхэн кино бол тухайн цаг үеийн архитектур, хувцас, эд хэрэгслийг судалж, аль болох бодиттой орчиг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Кино зураачийн ажлын нэг чухал хэсэг бол зураглал эскиз гаргах юм. Тэрээр зураг, эсхийн 3D загвар ашиглан киноны тайз, орчныг урьдчилан төлөвлөнө. Энэ нь зураг авалтын багт тухайн орчинд ямар харагдах, ямар хэмжээтэй байх, хаана ямар эд зүйл байрлахыг ойлгоход тусалдаг юм. Мөн эдгээр төлөвлөгөөнд төсөв хугацааны тооцоололт нөлөөлнө. Түүнчлэн киноны зураач нь тайз, засал, декорацийн ажлыг удирддаг. Тайз засал гэдэг нь кино зураг авалтанд ашиглагдах бодит орчныг бүтээхийг хэлнэ. Кино зураач нь мөн эд хэрэгсэл болон жижиг детальд онцгой анхаарал хандуулдаг. Жишээ нь ширээн дээрх ном, хан дүлгөөтэй зураг, гал тогооны савсуулга гэд бүхий л зүйл тухайн дүрийн зан чанар, амьдралын хэм маягийг илэрхийлдэг. Ийм жижиг зүйлс нь үзэгчдэд анзаарахгүй мэт боловч киноны бодит мэдрэмжийг бий болгоход маш чухал нөлөөтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд кино зураач бол кино бүтээлийн харагдах ертөнцийг бүтээгч юм. Түүний ур чадвар, сэтгэмж, нарийн мэдрэмж нь киноны амжилтанд асар их нөлөө үзүүлдэг. Иймээс кино зураач нь зөвхөн зураг зурдаг хүн биш, харин уран бүтээлч, шинжлэх ухаанч, зохион байгуулалт, сэтгэл зүг хослуулсан олон тал чадвартай мэргэжилтэн билээ. Түүний бүтээсэн ертөнцөөр дамжин кино амь орж үзэгчдийн сэтгэлд хүрдэг юм.